Сайн байцгаана уу? Коко медиад тавтай морил. Та ингэ тодорхой хэмжээтэй амжилтанд хүрчихсэн хэрнээ зарим нэг зүйлийг амжилттай хийгээд чадчихсан хэрнээ би үүнийг зохих ёсоор хийгээгүй байж магадгүй гэж бодож байсан уу? Эсвэл хүмүүс намайг ухаантай гэж боддог. Гэхдээ би үнэндээ зүгээр л аз таарсан гэж үү гэж бодож байсан бол та ганцаараа биш. Та импостер синдромтай ч байж магадгүй. Импостер синдром гэдэг нь юу вэ гэхээр энэ ойлголт нь 1978 онд Америк нэгдсэн улсын хоёр сэтгэл судлаач болох Pauline Clance and Susan Imes хэмээх эмэгтэйчүүд анх тодорхойлж нэг судалгааны өгүүл хэлбэрээр нийтэлж олонд таниулж ирсэн юм. Тэдний анхны судалгаанд болохоор амжилттай эмэгтэйчүүд өөрсдөө амжилттай тохирохгүй зүгээр л аз таарсан мэтээр мэдэрч байгааг анзаараад энэ мэдрэмжийг тэд imposter phenomenon буюу хуурмаг мэдрэмж гэж анх нэрлэж ирсэн юм. Тэр үед энэ зөвхөн эмэгтэйчүүдийн дунд элбэг гэж үзэж байсан ч дараа нь эрэгтэйчүүд, бүх насны хүмүүс, бүх мэрэгжлийн бүх салбарт байгаа хүмүүст түгээмэл тохиолддог гэдгийг олон судалгаагаар баталсан байна. Энэ импостер синдром гэдэг нь хүн өөрийнхөө амжилтыг зөвшөөрч чаддаггүй, өөрийгөө хуурмаг, жинхэнэ биш мэтээр сэтгэдэг юм сэтгэл зүйн байдал юм байна. Би аз таарсан болохоор л энэ ажлыг авсан. Би хангалттай чадваргүй, удахгүй бүгд мэдэндээ гэх мэт бодлоод сэтгэл дотроос шивнээд байдаг. Сонирхолтой нь энэ синдром хамгийн чадварлаг амжилттай хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог. Одоо жишээ авч үзэх юм бол Стив Джобс хүртэл тэгж бодож байсан юм. Намайг хуурмж хүн гэж бодох вэ гэж санаанд авч байсан. Тэгэд Мишель Обама, Эмма Вотсон гээд бүгд л энэ мэдрэмжийг давж туулсан байдаг гэж ярилцлаган дээр хэлж байсан юм байна. Бид бүгд л нэг л үед өөрсдөө эргэлздэг юм байна. Яг амжилтанд хүрсэн гэж бодох яг тэр үедээ эргэлздэг. Одоо яагаад ийм нөлөөнд автдаг вэ гэхээр нэгдүгээр хэд өндөр хүлээлт тавьдаг хүмүүст энэ тохиолддог юм. Хоёрдугаарт бусадтай өөрийгөө байн харьцуулдаг хүмүүст. Гуравдугаарт шинэ ажил эхлэх, шинэ орчинд орсон үед яг тийм тав тухгүй үедээ хүн мэдрэмжийг авдаг. Дараа нь алдаж болохгүй шүү гэсэн юм дарамттай үед энэ илүү ихээр мэдрэгддэг нэ. За энэнийг тэгвэл энэ синдромыг яаж давах ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэхлээр хамгийн түрүүлээд бид нар мэдрэмжийг хүлээн зөвшөөрөх ёстой юм. Та ганцаараа биш. Энэ бол нийтлэг үзэгдэл. Өнөөдөр би тэрийг мэдэрч байгаа ч гэсэн манай ах эгч дүү найз төдий ер нь хүн болго мэдрэх юм боломжтой мэдрэмж юм байна л та. Дийлэнх нь ухаантай хүмүүс хөвчлийг нэг мэдэрдэг гэсэн дараа нь болохоор амжилтаа үнэлж сурах хэрэгтэй байна. Өөрсдийнхөө ололт амжилтыг бичиж тэмдэглэх гэж байгаа байхгүй. Жижиг том гэлтгүй та энийгээ амжилттай гэж бодож л байгаа л бичиж тэмдэглэх хэрэгтэй. Гуравдугаар дараагийнх нь алдаагаа хүлээн зөвшөөрж хүлээж авах гэж байгаа. Алдаа бол чадваргүйгээсээ биш харин өсөж хөгжих боломж. Ямар ч хүн алдаа гаргахгүйгээр амжилтанд хүрэх, өөрийнхөө хүсэж байгаа юмыг бүтээх, биелүүлэх боломжгүй. Заавал алдаа гаргаад тэрийгэ болохоор алдаа гэж тооцохгүйгээр яг би улам сайжруулах хэрэгтэй юм байна. Би арай болоогүй байна гэдэг дээрээ төвлөрөх хэрэгтэй юм байна. Үүний дараагаар бусадтай ярилцах, хамгийн сайн найз нөхөд эсвэл мэрэгчлэнүүдтэй энэ тухайга илэн далангуу хуваалцаарай гэж. Дараагийнх нь өөртөө итэг гэж. Та хичээж л байгаа бол та тэнцэх хэрэгтэй. Та эндээ цаг хугацаагаа зарцуулаад хүч хөдөлмөрөө, оюун санаагаа бүх зүйлээ зарцуулсан л бол та өөртөө итгээд та энийг хүртэх хэрэгтэй гэж бодох хэрэгтэй. Тийм болохоор яг энэ газарт бүгдээрээ өөртөө итгэлээ сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд төгсгөлт нь хэлэхэд таны амжилт бол зүгээр нэг аз биш ээ. Та хөдөлмөрлөж, суралцаж, давж гарсан учраас та энэ амжилтыг бүтээсэн. Тиймээс өөртөө итгээрэй. Та бол хуурамч биш шүү. Өөртөө бас энийг аягүй сайн хэлж ойлгуулах, өөрийгөө ховсдох байдлаар энийг заавал хэлэх хэрэгтэй маань. Энэ жижиг бодлуудыг би азнаас боллоо, би сайн хичээгээгүй, яана энийг их бодлыг ерөөсөө толгойд аль болох суулгахгүй, энэ мэдрэмжийг аль болох авахгүй хичээгээрэй. Хэрвээ энэ үзэгдэлтэй танд тохиолдож байсан бол комент хэсэгт бидэнтэй хуваалцаарай. Бусад хүмүүс маань бас бүгдээрээ биенийхээ түүхийг сонсцгоё. Тэгээд энэ бичлэг танд хэрэгтэй санагдсан бол like, share and subscribe дарж биднийг дэмжээрэй.